Танилцуулаад. За сайн байна уу? Намайг Намуунаа гэдэг. Одоо 25 настай. Тэгээд нөхөр бэлгүүний одоо миний нөхөр. Тэгээд хүүхд манай хүү нэг настай. Одоо BYUH and Hawaii суралцахаар ирсэн байна. За ямар үргэлжлэл сурах гэж байгаа лээ? Одоо sport and exercise and sport science гэдгийг сонгоцсон байгаа. Тэгэхээр солих магадaltaй. За BYUH Hawaii ирээд хэр удаж байна? Одоо ирээд дөнгөж 7 он. Дөнгөж 7 он. За сэтгэл ямар байна? Сэтгэл өндөр байна. За анхны мэдрэмж. Вау, ямар ногоо юм бэ? Гоё юм тий. Ямар их ногоо юм бэ? За одоо хаваад ирсэн. Тэгээд ер нь яагаад BYUH Hawaii сурахаар шийдэв? Never нэгт хүүхдээ утсан. Хүүхд өсгөхөд гоё газар гэсэн гэж айгуу сонсоод тэгээд хүүхдээ гоё газар байлгахыг хүссэн. Хоёр дахь юм бол маш их монголчууд байгаа. Тэгээд одоо арай илүү гэртээ байгаа шиг мэдрээд тэгээд сайн 5 дахьтай суралцж чадна гэж бодсон. За одоо нөгөө дараа нь ирэх гэж байгаа залуучууд байгаа шүү дээ тий. Ирээдүйн сургууль сурах гэж байгаа эсвэл Америкт сурах гэж байгаа залууч сандж өгөх. Зөвлөгөө өгнө. Илүү сайн одоо сурахтан туслах тий. Аха. Ерөөсөө бити юмыг хойшлуулаарай. За бээрэ болоогүй юм чи ингээд хүмүүс амар хойшлуулаад хойш нь тавьдаг байхгүй юу? Тэгхгүйгээр яг л одоо гээл дайраал яг хийхгүй юм аа яг хий гээл бити ерөөсөө би чадахгүй гэж бодоорой. Чадна л гэж хэлмээр ээ. За англи хэл сурахт нь туслах зөвлөгөө нэг гоё зөвлөгөө. Зүгээр ерөөсөө ичихгүйгээр ярих л гэдгийг хэлмээр байна. Зүгээр нэг хоёр үгээр чамаагүй ярилцж болох. Ингээд жоох хүүхдүүдэд бид нэр ойлгоцсон шүү дээ. Нэг жижигхэн үгээр нь ойлголцоод ярилцдагтэйг адилхан ерөөсөө ичгүүгээр яг чаддаг мэдгээ сайн хэрэглээд тэгээд хүмүүсээс асуухаарай. Ерөөсөө битгий айгаарай л гэж. За баярлалаа. Суралт намжилт хүсье. За бай.